Альчлалын үеэр шадар сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцсон Монгол Улсын засгийн газраас гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого стратеги үйл ажиллагааны талаар бүс нутгийн сайд нартай хуваалцаж гамшигын эрсдлийг бууруулах санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эртнээс сэрэмжлүүлэх арга хэмжээнд дэвшилтэт техник технологиг нэвтрүүлэх талаар Бага хурлын төгсгөлийн баримт бичих тусгахыг уриалсан юм. Альчлалын эхний өдөр Австралийн холбооны улсын гадаад хэргийн сайд Пенни Вонгтой уулзаж хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд шадар сайд амар сайхан хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрал, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эх 50 жилд талуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харилцаа ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, шин сэргэлтийн бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг шин шатанд гаргахын төлөө Монгол Улсын засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэдгийг онцлсан юм. Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын засгийн газрын хооронд болон салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа хоёр улсын хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг шин шатанд гаргах, өргөн агуулгаар өргөжүүлэн баяжуулахад хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаа. Ялангуяа одоо манай хоёр улсын хувьд болвол бас ижил төстэй эдийн засгийн бүтцүүд байж байна. Өөрөөр хэлэх юм бол уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй. За нөгөө талдаа бол бас ардчил, хүний эрх, үнэт зүйл ингээд бас хаана нийгэм эдийн засаг улс төрийн одоо агуулгаараа за мөн одоо бусад салбарч гисэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна. Монгол Улсын шадар сайд амар сайхан Австралийн холбооны улсын уул уурхайн салбарын төлөөлөл болох Австралийн холбооны улсын аж үйлдвэр шинжилгээ ухаан Эрдэс баялагын яамны төрийн нарийн бичгийн дарга Жен Уркахартай хоёр талын уулзалт хийж тус яамны харьяа Австралийн газар зүйн шинжилгээ ухааны агентлагийн үйл ажиллагаатай мөн танилцсан юм. Монгол улс Австралийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ог тохиолдуулан танай сайхан оронд айлчилж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, ялангуяа уул уурхайн салбарт хувийн хвшлийн оролцоотой олон төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид уул уурхай, эрдэс баялаг, геологийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө ажиллах болно. Эрхэмсэг ноён шадар сайд тантай Австрали Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн ойн өдөр уулзаж байгаадаа ихэд бэлгшээж байна. Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны талаар таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр талын уул уурхай, эрдэс баялаг, геологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хувийн хвшлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, салбарын бодлого, арга зүйн чиглэлээр харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллахад бэлэн байна. Энэ хүрээнд хоёр улсын уул уурхайн асуудал эрхэлсэн яамд хоорондын яриа хэлцээг идэвхжүүлэх сонирхолтой байна. Шадар сайд амар сайхан Австралийн эрдэс баялагын зөвлөлийн гүйцэтгэх захирал Таня Констебл, тус зөвлөлийн худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа эрхэлсэн захирал Демус Кинг, Rio Tinto компанийн Австралийн засгийн газартай харилцах асуудал эрхэлсэн ахлах зөвлөх Пол Холланд нарыг мөн хүлээн авч уулзсан. Уулзалт арга хэмжээний үеэр талууд Монгол Австралийн эрдэс баялагын салбарын хамтын ажиллагаа, хоёр улсын бизнесийн түншлэлд тулгуурлан идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид салбарын хамтын ажиллагааг өргөн хүрээнд гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхлоо нотолсон юм. Ялангуяа Монгол Улсын засгийн газар Rio Tinto компани хамтарсан оюу толгой төсөл хоёр талын хүчин чармаалтын дүнд амжилттай хэрэгжиж байгаа нь эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, Австралийн уул уурхайн компаниуд Монгол улсад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, шин техник технологиг нэвтрүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн цаашид ногоон ус төрөгч, сэргээгт хэрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байна гэж үзсэн юм. Монгол Австралийн эрдэс баялаг, уул уурхай, геологийн салбарын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор эрдэс баялагын асуудлаар хоёр улсын салбарын яамд хоорондын яриа хэлэлцээг тогтмол зохион байгуулахаар тогтлоо.
Түүнчлэн Монгол улс Австралийн холбооны улсын найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжүүлж ирсэн, цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа боловсролын салбарт мэрэгжилтэй ажиллах хүчин бэлтгэх, мөн нарийн мэрэгжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхээр харилцан тохиролцлоо. Ялангуяа боловсролын чиглэлд манай улсын одоо хүний нөөцийг салбар бүрт бэлтгэх, боловсон хүчнийг мэрэгшүүлэх, чадваржуулах, харилцаа хөгжүүлэх шинэ хуудсыг нээсэндээ баяртай байна. Австралийн холбооны улс Монгол улс хооронд ардчил хүний эрх хэрэгжүүлөө ардчилсан нийгмийн үнэт зүйлүүдийг төдийгүй нийгэм эдийн засгийн олон салбарт ижил төстэй ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол арил талаас байдаг. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засгийн газрын зүгээс гадаад хэргийн сайд Пенивон Монгол улсад айлчлах хоёр орны ирээдүйн харилцан хамтын ажиллагааг улам эрчимжүүлж шин шатанд гаргах, өргөн хүрээтэй түншлээс агсан түвшинд гаргахын саналыг засгийн газрын зүгээс тавилаа. Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх бас нэгэн чухал уулзалт бол Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын гамшигын эрсдлийг бууруулах асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизуторитой хийсэн уулзалт байлаа. Хатагтай Мами Мизутори гамшигын эрсдлийг бууруулахад Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж улс төрийн манлайлал өндөр байгааг онцлон тэмдэглэлээ. Шадар сайд амар сайхан хатагтай Мами Мизуторид гамшигын эрсдлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа санхүүжилт хөрөнгө оруулалтыг хийх тухай дурдж хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал Нэгдсэн үндэсний байгууллагаас санаачлан гамшигын эрсдлийг бууруулах санхүүгийн платформыг олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтөд хамтран байгуулж хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах, дэвшилтэд техник, технологи, инновацийг гамшигын эрсдлийг бууруулахад өргөнөөр нэвтрүүлэх, Зүүн Хойд Азийн бүс нутагт Төв Азийн улс орнуудыг багтаасан хамтын ажиллагааны механизмыг байгуулах, Монгол улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж Зүүн Хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтц бусад зүйлээр туслахад бэлэн байгааг хэлсэн юм а. Гамшигын эрсдлийг бууруулахад гаргаж байгаа зардал гамшиг болсны дараах зардлаас хэд дахин бага байх ёстой. Тийм учраас бүх улс орнууд хамтаараа эдийн засгийн хөшүүрэг дээр урьдчилж бэлэн байх ёстой. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн буюу монголчуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал санаачлаг гаргасныг гишүүн орнууд онцлон сайшаасныг хуралд оролцогчид онцолж байлаа. Үүнээс гадна ирэх 2023 оны 5 дугаар сард Синдаин хүрээ баримтчгийн хэрэгжилтийг дүгнэх олон улсын чуулга уулзалтад Монгол улс урдын адил идэвхтэй оролцохыг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга урьсан байна. Монгол улсын шадар сайд амар сайхан Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурлын дээд түвшний 6 дугаар уулзалтад оролцож үг хэлсэн юм. Тэрээр дээд түвшний уулзалтад оролцож буй нийт төлөөлөгчдөд Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурал байгуулагдсны 30 жилийн ойн баярын мэнд хүргэж тус баг хурлын хөгжлийн дараагийн зорилгыг тусгасан шинжилгээний тухай Астанагийн мэдээллийг гаргаж байгаа нь хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж олон улсын тавцанд гүйцэтгэх үүргийг улам нэмэгдүүлж байна хэмээн онцлсан юм. Дэлхийд даяар геополитикийн хурцдмал байдал эрчим хүч болон хүнсний хангамжийн дутагдалд ороод байна. Тиймээс бид нөөц бололцоогоо ашиглаж бүс нутгийн инх тайван байдлыг хангаж улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бие биенээ дэмжихийн тулд хүчтэй байх ёстой. Бас бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг бий болгоход Азийн хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурлын гишүүн улс орнууд идэвхтэй оролцож туслах шаардлагатай. Монгол улс олон талд нээлттэй гадаад бодлого баримталж, аюулгүй байдлыг бэхжүүлэх алсын харааг тууштай баримталж байна. Казахстан, Монгол хоёр улсын хувьд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж байна. Бид соёл түүхийн нийтлэг үнэт зүйлсийг хуваалцаж, аялал жуулчлал, боловсрол, худалдаа эдийн засгийн олон талт хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Бид Төв Азийн улс орнууд тэр дундаа Монгол улс, Казахстаны засгийн газар болон түншүүдтэйгээ харилцах чиглэлд чухал ач холбогдол өгч байна. Хоёр улсын засгийн газар хоорондын комиссийн ээлж туралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ удаагийн баг хурал нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бид хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарт анхаарлаа түлхүү хандуулж байна. Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын айлчлалын үеэр хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурсан.
сар дахлын эрсдлээс хамааран тухайн төслүүдийн хэрэгжих хугацааг хойшлуулж байсан хэдий ч цаашид хэрэгжүүлэх цаг гарах хэрэгтэй байна гэж Монгол улсын шадар сайд Амар сайхан хэлж байна. Манай улсын хувьд нээлттэй бөгөөд олон талт гадаад бодлогыг хэрэгжүүлдэг алсан тогтолцоотой улсын хувьд бүс нутгийн интеграцчлалын үйл явцад ажиглалт хийж оролцож байр сууриа илэрхийлэх нь манай улсын хувьд өндөр ач холбогдолтой. Тийм ч учраас Монгол улс энэ баг хуралд өндөр ач холбогдол өгж байр сууриа илэрхийлж оролцож байна. Энэ удаагийн 30 дугаар хуралдаанаар энэ баг хурлыг цааш нь олон улсын статустай байгуулах болгох үйл явцыг албан ёсоор эхлүүлэх баримт бичгийг баталлаа. Мөн терроризмтай тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын актыг хэрэгжүүлэхэд СИКА олон улсын баг хурлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, оролцоог улам идэвхжүүлэх, цаашлаад мэдээлэл харилцаа холбоо технологийн хэрэглээний аюулгүй байдлыг бүс нутагт бий болгох замаар бүс нутгийн аюулгүй байдал хамтын ажиллагааг улам бэхжүүлж, итгэлцлийг бий болгож, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, байгаль орчин ногоон технологиг нэвтрүүлэх, байгаль орчноо хамгаалах, дэлхийн нийтийг хүнсний хомсдлоос болон хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн хомсдол, инфляциас өрсөн сэргийлэхтэй холбоотой бүхэл талын нийгэм эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэж, бас зарим баримт бичгүүдийг баталж байна. Эндгээр баримт бичгийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бас Монгол улс идэвхтэй оролцож, өөрсдийн байр суурь олцоогоо хангаж явах зайлшгүй шаардлага бий гэж үзэж байгаа. Энэ хурлын үр дүнд улс орнууд гол бодлого, хүмүүнлэг эдийн засаг, шин сорилт болон аюул занал, байгаль орчин, цэрэг улс төрийн гэсэн үндсэн чиглэлд тодорхойлсон. Улс орнууд инх тайвнаар аюулгүй байдлаа баттгаж, эрхтгш хамтран оршиход Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурлын харилцан итгэлцэл болон яриа хэлцээний гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдэх нь дамжиггүй. Цаашид энэхүү хурлыг олон улсын байгууллага болгож өргөжүүлнэ. Ингэснээр тус байгууллагын гүйцэтгэх үүрэг, өргөн хүрээг хамарч Азийн орнуудын дунд тогтвортойгоор инх тайвныг хангах өндөр ач холбогдолтой гэж зохион байгуулагчид нь онцолж байсан юм а. Монгол улсын шадар сайд Амар сайхан Азад хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх баг хурлын 6 дугаар дэд түвшний уулзалтад оролцох үеэрээ Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний сайд Сухайл Аль Мазрауитай уулзаж хоёр орны найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг хамтын ажиллагааны өргөн боломж байгааг дурдаад цаашид энэхүү салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах талаар ярилцлаа. Шадар сайд Амар сайхан Арабын нэгдсэн улсын Эмират улстай худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, барилга хот байгуулалт болон бусад салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн тэрээр Монгол улс энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий анхны үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлсэн. Энэхүү газрын тосны талбар нь Монгол улсын хувьд харьцангуй шин салбар учраас Арабын нэгдсэн Эмират улсын арвин туршлагаас суралцах зүйл их байгааг дурдлаа. Мөн Монгол улсын малын тоо толгой 80 гаруй саяд хүрсэн бөгөөд мах бэлтгэх халаал стандартыг нэвтрүүлж байгаа тул мах нийлүүлэх өргөн боломж байгааг ч илэрхийлсэн. Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний сайд Сухайл Аль Мазрауи хоёр орны худалдаа, эдийн засаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал нэг байгаагаа илэрхийлж, эхний ээлжинд 2-3 тодорхой хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ. Монгол улсын шадар сайд Амар сайхан мөн бүгд найрамдах Казахстан улсын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Телебердитэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол улсын шадар сайд Амар сайхан Монгол улсын гадаад бодлогод бүгд найрамдах Казахстан улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлж, манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тууштай хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлж, Монгол улс бүгд найрамдах Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн энэ онд тохиож байгааг тэмдэглэсэн. Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахстан засгийн газар хоорондын комиссийн ээлжид 9-р хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч
ойрын үед хэрэгжүүлэх өндөр дээд түвшний айлчлалыг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр талын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтц, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах талаар ярилцлаа. Түүнчлэн соёл уламжлал, зан заншлын түүхэн хэлхээ холбоотой Монгол-Казахстаны ард түмний соёл хүмүүнлэгийн харилцааг улам нягтруулж, иргэдийн харилцан солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал нэгтлээ. Монгол улсын шадар сайд амар сайхан бүгд найрамдах Казахстан улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Астаны хотын захирагч Кулгиновтой уулзлаа. Энэ үеэр Монгол улсын шадар сайд амар сайхан Монгол-Казахстаны ард түмэн, түүх, соёл иргэншил, зан заншил зэрэг гүнзгий хэлхээ холбоотой бид Төв Азийн бус нутагт зэрэгцэн оршдог далайд гарцгүй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа хуваалцаж цаашид олон салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх өргөн боломж байгаа хэмээгээд цаашид хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх, эдийн засагт дөрвтэй хувь нэмэр оруулах үс томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ялангуяа хөшгийн хөндөд баригдах, шин 100 мод хотын бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудалд хамтран ажиллах, хоёр улсын дотоодын аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг цохон тэмдэглэлээ. Мөн Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй шин сэргэлтийн бодлогын хүрээнд ковидын дараах нийгэм эдийн засаг худалдааны салбарын тулгамдаад байгаа асуудлуудын талаарх хамтын ажиллагааг улам идэвхжүүлнэ гэдгийг хэллээ.